Тэгэхээр юм байгаа. Аймагуудын дээр аудитын газарт найдаад хэрэггүй нь эрүүл мэндийн яам одоо дээрээс нь сайн одоо мэрэгжлийн удаг хяналт хийхгүй л энэ төсвийн бидний алдагдлал тэр чигээр явна. Хуучин яамны гөрөв шалгалтад очдог байсан. Энийг одоо хэрэгжүүлэх тал дээр одоо баримтжилж байгаа бодлого байна уу, төлөвлөгөө байна уу? За ажлын хэсгээс яриулга. 5 дугаар микрофон. За эрүүл мэндийн яам дээр бол санхүүгийн байцаагч 2 хүн байдаг. Тэгэхээр 2 оронтойгоор бол зөвхөн харьяа байгууллагуудынхаа санхүүгийн хяналт шалгалтыг хийхэд хүрхтээ үгүйтэй нөхцөл байдал байгаа учраас аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүгийн хяналт шалгалтыг бол орон нутгийн аудитын байгууллагаар хийлгэхээс өөр одоо сонголт ховор байгаа. Гэхдээ манай санхүү эдийн засгийн газраас бол байнгын төсвийн одоо нөгөө сар улирлын хуваарийн дагуу наригчсан хуваарийн дагуу хяналтуудаа бол тавиа явж байгаа.